Монголын мэрэгжлийн хумсварлал гоо сайхны нэгдсэн холбооны урилгаар Make Up Forever брендийн албан ёсны төлөөлөгч багш Glorious Image Maker компани захирал чимгээ Бэлг улсаас хүрэлцэн ирж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн имиж бүрдүүлэлт ба өнгө сэдэвтэй сургалтыг амжилттай зохион байгууллаа. Нэмэрхүү сургалтанд өмнөөс хамрагдаж байгаагүй. Тэгээд өчтөр илүү үржигтэр Facebook орж байгаа. Тэгээд ийм сургалт явж байгаа нэгт амар баярлалаа. Энэ олон сургууль гэж төсөөлж байгаагаас илүү олон сурсан. Тэгээд өнөөдөр алхтаа зэрэг өнгөний сургалтанд сууснараа үндсэн би бол нэг үндсэн 3 өнгө байдаг гэдгийг мэдэн. Солонгын 7 өнгө байдаг гэдгийг хүмүүс мэдэн. Тэгсэн чинь энээс шал өөр зүйл байдгийм байна гэдгийг мэдэж авсараа их баяртай. Өнөөний сургалтын суулаа. Энэ болохоор дэлхийн хэмжээний сургалтыг Монголд одоо ингэж анх удаага үнгүй явуулж байгаагаар маш их онцлог. Сэтгэл маш өндөр байна. Тэгээд ерөнхийдөө бол одоо сургалт нэг л удаагүй шүү дээ. Тэгээд цаашаа одоо 2 цагийн зай байна. Энэ 2 цагт өчнөө олон зүйл сурах боломжтой байна гэж ойлгож авсан. Бас цаашдаа гоо сайхныхаа бүтээгдэхүүнийг ер нь яаж сонгох ёстой юм, хувьцаа яаж сонгох ёстой юм гэдэг талаар айгүй зүйлийг мэдэж авсан гэж бодож байна. Бид нар энэ өнгөний сургалтыг зохион байгуулснараа бас хэрэглэгчдийн боловсролыг дэмжих. Хэрэглэгчд маань ялангуяа одоо орчин цагийн залуус, охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд маань бас зөв сонголтоо хийгээд өргөө зардлыг гаргахгүй байхад бас хувь нэмэр оруулж байгаа болов уу гэж итгэж байна. Бидний одоо бас анхны зохион байгуулж байгаа сургалт боловч маш одоо давуу талтай. Давуу тал нь юу юм гэхээр одоо хүн ерөнхийдөө бол өөрийнхөө имиж стил өнгийг тийм үү ямар байхыг одоо мэддгүйгээс болоод маш олон буруу өнгийн юм өмсч явдаг, буруу өнгийн өстэй явдаг тийм үү. Тэгэхээр энэ бүгдд нь бид нар одоо дүгнэлт хийгээд за яг энэ өнгөнд зориулсан яг Make Up Forever-аас бид нар багшийн урьж авчираад өнгөний хичээл, имижийн хичээлийг оруулахаар яриад за яг тэрэн дээрээ тохирсон нүүр бодолтыг өөртөө тохирох өнгөтийн хувцсыг өмсөөч гэдэг юм уу. Тэгээ өөрийнхөө үсийг хөнгөн янзаар гарчдаг болоосаа гэдэг яг бидний сургалтын юм бол одоо гол одоо утга учир нь бол ерөнхийдөө энд оршиж байгаа. Багш одоо саяны орсон хичээлүүдээс маш чухал гэсэн асуултуудыг асуув. Тэрэн дээр яг идэвхтэй оролцож байгаа хүмүүс маань үнэхээр өнгөний талаар мэдхийг, сурахыг хүсэж зориод ирсэн хүмүүс гэж ойлгоод тэгээд тэрнээс ганц хүнийг шалгаруулъя гэж бодъё. Дандаа тогтмол дулаан байдаг ямар өнгө вэ? Тэр цагаан. Тэ. Ямар өнгө? За. Омо. За баярлалаа. Хингэлээ? Их бүрөө. За сайн байна. Баярлалаа. За тэгээд өнгөний сургалтанд өнгөө ирж суугаарай. Ер нь айгүй олон юм мэдж авлаа. Тэгээ бүх багш нартаа энд ингээд үнгүй сургалт явуулж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Ажлын үндэ амжилт хүсье. Одоо баг Жингээ агшийнхаа онлайн сургалтанд сунаа л гэж бодоо байж. Би ч гэсэн энэ хүмүүсийн тоонд орж энэ бүх сургалтыг ингээд үнгүү мэдэж авсандаа маш их баяртай байна. Энэ сургалтыг явуулж байгаа бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлье. Монгол төсвчүүдэд гоё явах гэж ингэж хичээж ажиллаж байгаад нь цаашдын ажилд нь улам өндөр амжилтыг хүсье. Баярлалаа гэж хэлье. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Бүх хүмүүстээ ажлын өндөр амжилтыг хүсье. Холбооны зүгээс энэ сургалтыг зохион байгуулснараа бид мэрэгчлийн хүмүүс маань хэрэглэгчд рүүгээ зөв мэдээлэл, зөв боловсролыг олгох маш хүчтэй дэмжлэг хувь нэмэр болж байгаа болов уу гэж маш итгэж байна. Тэгээд баярлалаа Чимгээ агштаас баярлалаа. Тэгээд ирсэн бүх зочдтой охид бүсгүйчүүд мэрэгжлийн салбарынхандаа баярлалаа гэж хэлье. Тэгээ үүнээс хойш бидний зарлах дараагийн сургалтуудаа бүгднийг бас өшөө их олон бүсэд цуглаасаа гэж хүсэж байна. Энэ удаагийн сургалт маань бидний санаж ирснээр бодож ирснээс бол бүр 3-4 дахин их хүмүүс цуглаа. Дараагийнх маань одоо бүр ч их хүмүүс цуглах байх гэж бодож байна. Тэгээд за бүгдөөрэнд тэгээд амжилт хүсье. За уг босч байна.